Цаг цагийн сууд хурдан хөлгүүд эх хон жилүүдийн баярын совин татуулан амгай таны телевшээсэн Монголын их уяан дээр өөрийн санаачилж хэрэгжүүлж хөвшүүлсэн олон сайхан үйл хэргийнх нэг Монголын шигшмэл хурдан мордын их хурд 10 уралдааныхаа өлзий торгон зурхай дээр мортны их асрын хойморт шухмал эргхэн зорьсон дон эмээлтмэр харайсандан хүрдэг хэмээх эртний Монгол сургаалын үннийг нотлон суугаа энэ буурал бол Монголын морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг тус холбооны анхны ерөнхий нарийн бичгийн дарга түүхийн ухааны доктор хурдан морь судлаач нэрд сэтгүүлч Адягийн Баяр Магнай. Он цагийн буурал тоосон дундаас цаг цагийн морьтны түүх улам тодорч бодол улам алсарна. Энэ бол эдгээрээс 55 жилийн тэртех ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмын баримт. Галшрын нэрт уяач банзрагч байн саар лазарга тэргүүтээ тэр цагийн хурднуудыг шагшин үзэх түмэн олон үзэгчдийн дунд залуухан сэтгүүлч уяач Адягийн Баяр Магнай галигуулж явлаа. Наадамчид үзэгчид тэр л олон хурднуудыг шагшин магтаж ус нутгийнхандаа ярих наадмын сонинон имхэлж ах үед идэр залуу сэтгүүлчин сэргэх хурц ухаанд ирээдүйн цагийн Монголын хурдан морины уралдааныг хэрхэн өргөн дэлгэр болгох тухай бодол зангидагдаж эрчилж байсан гэдгээ. Яарамхтуулж байсан наадмыг бол яс махнаасаа мэдэрсэн. Тэр чи би 7 настай л ирж наадам үзчихсэн чинь тэгээд туян тухайд хийх 2002 он хүртэл тэнд л байлаа л да. Тэгээд энэ Монголын хурдан морины уралдаан гэдэг чинь мөн чанар нь юу юм бэ гэдгийг ямар нэг хэмжээгээр ойлгосон юм уу да. Түүний ухаан бодол богд уулын ар өрөөс хэдийнэ хальж нутаг нутгийн сууд хурднууд эрдэм төгс уяачдыг нэгэн уяан дээр цуглуулсан билээ. Тэр бол Баяр Магнай докторийн сэтгүүл зүйн болон судалгааны анхны эрхэм бүтээл Төмний эх ном юм. Төмний эх ном тухайн үеийнхээ Монголын уран зохиолын шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцсэн номын худалдааны лангуун дээр үзэгдээд л алга болдог байсныг олон хүн мэдээ зогсохгүй. Одоо ч сургалсаар байдаг. Тэрч байтугай төрийн тэргүүн Жамбын Батмөнхгүйг нэгэн аймагт очиход нь иргэд Төмний эх номыг дахин хэвлүүлж өгөөч хэмээн хүсэлт гаргасныг ухаант удирдагч ёсоор болгож байсан тухай сайхан түүхч бий. Эдгээрч түмэн олон таалан соёрхсооргүй Тод Магнай киноны зөөвлөх. Хүүхэд байхдаа Баяр Магнайгаа бичсэн хурдан морины тухай түүх домогтой тийм шар намыг уншижсэн байхгүй юу? Төмний эх тийм ээ, нэр нь тийм Төмний эх. Гэхдээ тэн дээр тэгээд удан судрыг их гоё бичиж үгүй нэг үдгэрийн дадаа шиг тийм юмд ороо явцсан. Тэрнээс ихэж миний хурдан мориныг сонирхдаг юм өдөөсөн анхны хүн багш маань байхгүй юу? Ялангуяа тэр Төмний эх ч одоо илүү олон удаа хэвлэгдчихлээ. Тэгээд тэр номноос хараад байхад нэг онцлог зүйл байдгийг. Ер нь энэ морины соёл, морин спорт, үндэсний спорт гэдэг чинь өөрөө спортын сэтгүүл зүй, спорт дотроо бол өөрийн их өрмөц ялгаатай. Мэдээллийг хоёр хуваахад хатуу мэдээлэл гэдэгт нь бол нөгөө бусад мэдээллүүд ороод зөөлөн мэдээлэл гэдэгт бол нөгөө спортын мэдээлэл ороод ирдэг. Тэгэхээр тэр миний тэр хэлээд байгаа үндэсний спортын онцлог гэдэг юм бол илүү зөөлөн шин чанарыг агуулж ижиж тэр ардын дунд л одоо манай сууд хурдан хөлгүүд морд чинь үлгэр домог мөт яригддаг штэ тий аман хууч байдлаар гэтэл Баяр Магнайгаа онцлог бол юу вэ гэхээр тэн дээр наривчилсан судалгаа хийлгээд нөгөө хатуу мэдээлэл зөөлөн мэдээлэл хоёрыг чинь хойлоод үндэсний онцлогтой спортын сэтгүүл зүйг үндэслэхэд морин уралдаан одоо сэтгүүл зүйхөө энийг үндэслэхэд бол чухал үүрэг гүйцэтгэсэн ийм шинж чанар харагддаг. Тэгэхээр Баяр Магнай гэдэг хүний хувьд бол ер нь
Ганц одоо энэ уяатын холбоо ч их юм байхгүй. Бас Монголын энэ морины асуудал, урдан морины асуудал, морь судлалт гэдэг юм уу, адуу судлалт гэдэг юм уу, энд бол үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэнэт хүн шүү дээ. Өнөөдөр баяр магнагийн хэмжээнд одоо тийм судалгаа хийсэн сайхан бүтээл тойрвсон хүн бол них олонгүй байх. Шинжлэх ухааны үндэстэй талаас нь дүгнсэн барьсан бүтээл бол манай баяр магнай бүтээл юм шүү дээ тийм. Тэгэхээр түүхийн шинжлэх ухаан сэтгүүл зүй хоёрт бол нэг одоо мундаг ижилхэн зарчим байдаг. Түүхийн судалгаа маш олон их сурвалжийг харьцуулж байж сая одоо бодтой дүгнэлт юмыг гаргадаг. Сэтгүүл зүй мөн ялгаагүй. Маш олон баримтыг харьцуулж байж олон нийтэд хүргэнэ. Тэгэхээр магнаах бол одоо түүх сэтгүүл зүй энэ хоёр шинжлэх ухааныг маш гоё ёслуулж тэр олон баримтыг судлах мэргэжлийн өндөр түвшинд түүхийн шинжлэх ухааны үүднээс ч сэтгүүл зүйн үүднээсээ ч ийм одоо хосолсон одоо өнөөдрийн залуучуудад жишг болох байсан. Өнөөдрийн одоо бүтээсэн бүтээл судалгаанууд өнөөдрийн өөрийнх нь одоо үзэл санаа энэ бүхэн бол одоо залуучуудад одоо үнэхээр одоо сургамж болохоор ийм одоо амьдралыг, уран бүтээлийн амьдралыг, нийгэм соёлын зүтгэлтний амьдралыг бол одоо өөрийнхөө энэ бүтээл дуурал бий болгосон энэ Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг тодорхойлох энэ үйлсээрээ бол одоо жишг болж байгаа ийм давтагдчихгүй одоо сэхэтэн юм баяр магнай хоорондоо гэвт бол 1970-80-аад оны үед цаг үеийн дагаад намираагүй жинхэнэ мэрэгжлийн сэтгүүл зүйн зарчмаар хаалттай нийгмийн өрхийг таталцсан үндэснийхээ сэргэн мандлын үүдийг нээсэн хэвлэл мэдээллийн байгууллагын цөөхөн удирдлагуудын нэг бол тухайн үеийн цэргийн төв хэвлэл Улаан од сонины ерөнхий эрхлэгч Хуранда Адягийн баяр магнай. Ангийн штаб Сүхбаатарын тасалгаанд зөвхөн цэргийн албан хаагчлал уншдаг байсан Улаан од сониныг жирийн айлын номын ширээнд залж иргэний сонин болгосон хүмүүс бол баяр магнай эрхлэгчийн багийнхан. Манай эрхлэгчийн баримтаг зарчим сэтгүүлч юм бол нийгмээсээ төрүүлж явах хэрэгтэй гэдэг зарчимтай бидэнд хэлдэг хурдан явдаг хэрэгтэй гэж хэлмэг хөдөл байна. Хэлмэг хөдөлгөөг одоо үндсэндээ манай сон зал тавьсан. Магнай эрхлэгч манай орлогч эрхлэгч Дамжин Дорж хоёр Багдаргын сургууль гэж халахын голын дайнд одоо орсон тэрний тухай гаргаж ирсэн. Тэрний дараа 22 дугаар хороо гэж одортой одон жил хэлмэгцэн хороо байсан. Тэрийг гаргаж ирсэн. Тэрний дараа манай зориг Димитбаатар Жанжиныг хэлмэгдүүлсэн асуудлыг сонд ороод тавьсан. Тэгэл одоо хэлмэгдүүлэх асуудал сэтгүүлчил зохиолч тэгэл одоо соннуудын нүүрийг бүрхдэг. Энэ ажлыг эхлүүлсэн. Энд бол одоохондоо тэр иргэн шүүлэх, нийгэм шүүлэх асуудалд нийгмийн методологийг хөтлөх, үннийг нээж илрүүлэх ийм ажилд одоо манай сонны одоо хувь нэмэр магнай эрхлэгчүүд оруулж байсан. Баяр магнай бол Улаан од сонны эрхлэгчээ тодорсон гэж үздэг. Би хувьдаа миний одоохондоо Улаан од сонныг бол сонин болгосон хүн гэж би хэлэх байна. Ардчил мандах жихлэх энэ үед бол Улаан од л яг үнэ хэлэхэд бусдыг авахшуулж байсан шүү дээ. Баяр магнай бол маш олон одоо сэтгүүлчдийг өсгсөн хүн гэж би боддог. Одоохондоо Гант хийж байна. Одоо манай ерөнхийлөгч байсан Элбэг Дорж байна. Гэл ингээл ярих юм бол их олон хүнийг бол одоо манай Шагдар байна. Одоо шинжлэх ухааны доктор, түүхийн ухааны шинжлэх ухааны доктор байна. Гэх мэтэр ингээд одоо тэг их олон хүнийг үл өсгөж тэр хэмжээнд нь хүргэсэн хүн гэж би боддог. Сурвалжлагчийн зориг бол эрхлэгчийн зориг байдаг гэж. Редакцийн нэр хүнд
эрхлэгчийн нэр хүндэл найчсан. Би буруутах юм ихэд биднийг аваад гарна гэсэн эр зориг өгөх байхгүй юу. Тэр эр зоригоо л одоо авахантаа би болж байсан. Би тэгэхэд байж л байсан. Тэгээ эрхлэгчийн одоо бэлдсэн дөрвөн залуу баг. Залуу сэхэтнүүдийн дунд тэр эх орон сэтгэлгээ үндэсний уламжлалан одоохон сэргээх тийм одоо үзэл санаа айхтар өсөж байсан үе. Гэхдээ энэ бас бидний ажилд бол сайхан нөлөөлсөн юм байгаа юм. Яг шулуухан хэлэхэд бол өөрчлөн байгуулалтын ажил үйлс бол манай цэргийнхэнд илүү хурдан сэргсэн юм шүү дээ. Гэхдээ цэргийн дөрөв хувцас яагаад одоо энэ Оросыг шиг байдгийг гэж. Тэр үед бид нар ярьж яахлаараа бид яг Оросыг дуурайх хэрэгтэй юм. Өөрийн одоохондоо улсын одоо шин чанарыг агуулсан юм хувцас байж болдгоо юм гэж. Ерөөсөө ингээл эхэлсэн үе. Тэгээд дөрөв хувцсыг өөрчилсөн дөө одоо их олон дөрөв хувцсыг өөрчилсөн. Улаан цэнний эрхлэгчээс ардын армийн ард талыг удирдах газрын улс төрийн хэлтсийн даргуултлууд ивсэн ч түүний үзэл бодол өөрчлөгдсөнгүй. Харин ч цэргийн бие бүрэл түүнийхээ үндэсний ухамсарыг сэргээх дөрвтэй алхмуудыг зоригтой санаачилж байлаа. Эзэн Чингис хаанаас ихтэй Монгол цэргийн их хар сүлдийг сэргэн залах, төрийн хүндэт харуулын хувцас өмсгөлийг шинжлэх гээд эдвэ хэдийн хэвшил болсон эрхэм үеийг эхлүүлэгчдийн нэг. Тэгээ бид нар төрийн хүндэт харуулын хувцсыг өөрчлөхөд ажилд орсон доо. Бид гурвал одоо үндсэндээ гол одоохондоо хөдөлгөж одоо ажилласан улс нь бол бид гурвал доо юм. Тэгээ дөрөв хувцсыг хүндэт харуулын хувцсыг шинжлэхэд бол том судлаачид их дайчлагдсан. Энэ хялгасыг цуглуулах ажлыг бол баяр хугацаа үндсэндээ хариуцсан да. Танил ихтэй юм. Морь мал их сайн мэддэг юм байна. Уяачд одоо том уяачтай их танил тал юм байна. Ингээд одоо үндсэндээ тэднэр лүгэн хэлээл. Тэгээд тэр бол их амархан цугласан. Тэр хар сүлдний юмыг бэлтгэн гэдэг бол тэр адуучин тэр уяачд бол нэр төрийн хэрэг. Цагаан морин жилийн хувьсгалын давлгаа эд эхэлж ах үед жагсаалд оролцсон ажилтнаа ажлаас нь халж байсан дарга удирдлагууд цөөнгүй байлаа. Тэгвэл цэргийн төв хэвлэл улаан цэнний сэтгүүлчдийн зарим нь жагсаал цуглааныг удирдах анхны чөлөө твллүүдийг эрхлэн гаргаж байсан юм. Ирэх цагийг үндэснийхээ эрх чөлөөний зөн совингоор мэдэрсэн тэрл сайхан залуусынхаа үзэл санааных нь нөмөр нөөлөг болж явсан лодонгийн төдөв шиг Адягийн баяр магнай шиг сэхэтнүүдийг түүх мартах учиргүй. Чамд Тэмүүлэн гэдэг нэртэй хүн ч одоо Монголд энэ хамгийн олон нэртэй улсын 2-3 тэгээ 1966 онд чамайг төрөхөд би Тэмүүлэнгэд нэр өгсөн. Тэрнээс өмнө 1958 онд Нуус Савчаа гэдэг шинэ эсгээр наадан дээрээс олж харж уншаад тэгээд тэн чи байдгийн Тэмүүжин 9 настай, Хасар 7 настай, Хачуун улс хэд настай Тэмүүлэн өлгийтэй гэж байдаг. Тэгээд тэр хөөрхөн нэр юм аа гэж ягаад одоо Даваалагийн эгчийг төрөхөд Даваалагийн эгчид онторсон бахаа. 63 он төрсөн. Тэгээд чи 10 хүрээд орхон болцсон юм аа. Тэр нь Тэмүүлэнгэд нэр өгөх гэсэн чинь Осрох цэний хоёр аав ээж нь надад нэг оюутан хүүхдэр юу гэж яах вэ? Хөдөлгөөртэй. Тэгэхээр өөрийнхөө хүүхдэд өгнө гэж байсан гэж байна. Тэгээд хөхөрлөж байсан чинь 3 жилийн дараа чи төрөхгүй. Тэгэхээр би хэнээс асуулгүй Тэмүүлэнгээд нэр өгсөн чинь одоо Норжмагч чамайг эхэрж явсан хүн чинь бас одоо яг ижиг ичийн хамаатангийн хүн. Тэр хүн бусд бүх хүн дург өсөж байгаа тэр хүн төрсний чинь гэрчлэгэн дээр Тэмүүлэнгээд бичиж өгсөн.
Тэмүүл нэртэй гон тэр хамгийн ахмад нь чи. Чи юм байна. 13 дугаар зуунаас хойш тий. Тэмүүжингийн нэрийг бас та өгсөн. Тэмүүжингийн нэрийг би өгсөн юм аа. Тэр чи бас 71 он арай хожуу цонхоор очлээд ингээ ийм нэргээд. Өгнөгээд бичсэн байсан. Тэмүүжингийн аав нь миний мөрөн дээгэр өнгөж хараад миний өгч байсан нэр энд байна штэ гэдэг. Тэмүүжингийн нэрийг хишигдэн бүрэлдэхүүн хоёулаа санал нэгтэй өгсөн. Тэмүүжин байна тий. Энэ Монгол хүн Монгол юм гэдгийг дээдлэх одоо энэ үндэсний энэ үзэл биднэрт суулгахыг бол одоо бүр яг бодлогоор ингээ заагаад ингээд нэсэн ч биш. Манай өөрийнх нь ерөөсөө үйл хөдлөл болгонд илэрдэг байсан байхгүй юу? Жишээлбэл одоо бид нэр жоохон байхад Улаанбаатарт бол Монгол дээл өмсөж явдаг хүн байдгүй. Аав дандаа Монгол дээл өмсөж явдаг. Тэгэхээр би баг ичээд автобусанд ингээд даалтаа авахаараа жоохон холхон газар очиод зогсчдаг байсан. Тэгээд тухайн үеэс ахуулаад манай аав бол ер нь энэ сэвжид дугаан энэ бүжгийн гайхамшиг гэдгийг бол биднэрт бол яриад бүгдийг нь ойлгуулсан. За нарны домог тэр бас харьцангуй сүүлдэлтэй бид нэрийг нэлээд том болсон. Энэ Монгол бүхийн дуулал бүжгийн жүжгүүдийг ер нь бүгдийг аавлахтаагаар нь бид нэрийг ер нь билет аваад үзүүлж ирсэн. Тэ. За тэгээд нөгөө ардын дуу бүжгийн чуулган концерт гэдгийг чинь бол одоо 10 жилийн хүүхдүүд сонирхоод үзээд байх юм байхгүй шүү дээ. Одоо энэ одоо уртын дуу тэр чинь хүмүүс чинь бас тодорхой насанд хүрсний дараа сонирхож эхэлдэг бол биднийг бүр ундган багаас дурлуулсан. Энэ ийм сайхан одоо Монгол бүжгийн гайхамшиг энд байна. Сэвжид гой бол одоо энэ баруун Монголын одоо ийм одоо хөсвөртэй юм хөдөлгөөнийг ингэж гаргасан байна. За зүүн Монгол аялгау ийм сайхан уян налархаа ингэж гарч ингээд ерөөсө тэр ингээл өөрөө өөртөө дандаа ингээд телевиз үзээд ярьж идэг байсан. Тэрийг ер нь л одоо бид нар бол тэр үндэсний юмд дурлаж хүмүүцсэн юм шиг надад санагддгийн. Түүхч хүн түүхчтэй бол тэр нэг айхтар социализмын хамгийн мэд хагас түүх болгож байсан үед бол яг нэг үгийн л үсгээд байсан юм л да. Тэгжсэн байхгүй. Монголчууд энэ миний мэтхийн дээр он удаан жилийн түүхэнд бол өнөөдөр шинэ сайхан амьдарч байсан юм баруун байхгүй гэж хэлсэн. Энэ шинэ үеийн энэ арчлал энэ нээлттэй нийгмийн өнөөдрийг бол ихэд дотор хүлээн хүсэж байсан юм шиг байна. 3 хүүхдийн Тэмүүж ингээд. Тэгээ 3 хүүхдийн хулан. Тэгээд тэр чинь санаатай тэр хийж байгаа шүү дээ. Энэ алстаа энэ чинь ингээд юм сайн болно. Юм Монголын түүхтэй ойрхон болно. Тэр үед бол эдгээр чинь ингээд байж байгаа. Одоо тэр үеийнхнээс бол ингээд нэрлж ийсэн бол ер нь ховш шүү дээ. Тэр утгаараа хадам автагаа ингээд хаяа юм ярьж сухтаа би илүү тэртлийн асууад байдаг. Бид нар чинь социализм чинь за над чинь ингээд бүр Орос сургуульд намсан хүмүүс бол Монголын түүх бүр байхгүй шүү дээ. Тэгэл 90-ад оноос хойш чинь арчлал юм нээгдэлтэй болоод ил тод болсон чинь бид чадлаараа л нөгөө мэдгүй олж унших гал Монголын түүхтэй холбоо тэгчэнд өгчнөө бол сурулж байдаг. Тэр Европоор дүүрэн цэргийн түүхчд гээл байна, жирийн түүхчд байна, тэр популяр маяг гэсэн болгосон түүхч ингээд тэгээ бүгдийг нь орчуулах ингээд үнэхээр бол тун харамсалтай байдаг байхгүй. Өөрөлдөл 10 жилдээ бид нар тэрийг мэдээд яг тэр үнэлэмжээр нь бид нар яаж байгаа хүмүүжсэн байсан нүүн дээр улс орныхаа асуудлыг бол арай л өргөн харах байхгүй. Адууны арчилгаа, маллага, унлага эдлэгийг нүүдэлчин амьдралынхаа хэв маягт гайхамшигтай тохируулан түүний хурд хүч чадлыг нийгмийн хөгжлийн нэгэн тулгуур хүчин зүйл болгож чадсан Давидны мэдлэг дадлаг чадварыг монголчуудын морьтны соёл гэж дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрчээ. Урдмар судлаач доктор соёлын өвөө зүтгэлтэн Адиагийн баяр магнаа. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үрээр монголчуудын үндэсний ухамсар, түүх уламжлал, өв соёлоон дээдлэх үзэл дүрлзэж эхэлсэн тэрл он жилүүдийн нэгэн их үйл хэрэг бол Монголын морин спорт уяачны холбоо байгуулагдсан явдал байлаа. Монголын морин спорт уяачны холбоог санаачлагчдын болоод тэртээ 1970-ад оноос эхлэн хурдан морины уралдааныг үндэсний хэмжээнд хөгжүүлэх тухай бодол оюун нь хэдийнэ цэгцэрч гисэн баяр магнай судлаачийн олон жилийн хүсэл мөрөөдөл яв цавны иллээ. Уяачдын холбооны хөгжлийн бодлогыг улс орны хэмжээнд тодорхойлох мэдлэг туршлага сэтгэлгээний өргөн цар хүрээгээд альж талаараа түүнээс өөр сэхэтэн байгаагүй юм. Галуудрахын Пүнцэг балжирын
хурдан морины үед хэрэгт хөрөнгө билээ харамгүй зориулах чин сэтгэл. Галын бат төмрийн удирдагчийн ноён нуруу. Данз нэмийн даваа хүүгийн уяачин эрдэм ухаан өргөн олны хүрээлэл. Энвишин Ганбатын залуу насны эрч хүч. Баяр магнай докторийн боловсруулсан холыг харсан хөгжлийн бодлого. Энэ бүхэн яг л нэг хүн шиг нэгдэж Эдвэгийн Монголын морин спорт уяачдын холбоо гэдэг морьтны их айлын гал голомтыг Отрын боргэр Отрын адууны бэлчээрт бадраасан билээ. Он жилүүдийн тэртех сайхан дурсамж энэ л өдрүүдэд улам тодорч байна. Морьтны их үйл хэргийг Монгол түмэн хотлоороо уухайлан дэмжиж олон сайхан нөхөдтэйгээ хамтран зорьсон дан хөрсөн. Холбоо байгуулах одоо манай Батнуур Хунцагүлжир хоёр намайг өдөөгöd санаачлаад тэгээд манай даваа Ганбат одоо мэд сайхан бат сайхан одоо манай галаа хорондоо дасч генерал сандан цөмөрөл дэмжсэлдээ бархан байд чинь. Одоо 18 аймагт нэг аймгийн наадам хийгээд морьтой ноцолдог гэдэг хүн байна аймагт. Тэр бүгд надтай холбоотой. Бүгдээрээ намайг тань. Жишээ нь одоо Говьлтан Ванчиг, Ховдын Бааст багш, Баян хонгорын Вааша, Завхны Миедорж, Давгдорж энэ төр Хөвсгөлийн Лусан бунцэг прокурор. Одоо өмнө үеийн Буян догтох Дундгойн Бямбсүрэн, Сүхбаатарын Виржин Батцөх, юуны Доронтын Намжил, Хэнтийн Санжадарж тэр бүгдээ надтай холбоотой байхгүй юу? Ямар нэг хэмжээ төмөр хоёр санаачсан бунцгүлжээр санаачлаа бид нар оролцоо та нар дэмжиж одоо Монголын бүхэл уяачдын хүчээр л бүхэн уяачдын анхаарал сонирхол хүчин зүтгэл хөрөнгө санхүү юм тийшээ чиглэж байж энэ чинь ийм одоо хүчтэй холбоо нөлөөтэй газар үүсч бий болно л доо. Монголын морин спорт уяачдын холбооны анх дугаар их хурлын түүхэн баримтаас бид харж байна. Холбооны үүсгэн байгуулагчдын нэг улсын алдарт уяач Энвишин Ганбат энэ сайхан түүхийг хадгалж үлдэж чаджээ. Нутаг нутгийн эрдэм төгс буурал уяачид маань энэ өдрүүдэд чухмал нэг магнайн тэнийж анх дугаар их хурлаараа Монголын морин спорт уяачдын холбоогоо албан ёсоор байгуулж, холбоогоо хууль зүйн яамд албан ёсоор бүртгүүлэхээс эхлээд өдөр тутмын байнгын үйл ажиллагааг удирдах бодлогын баримтчүүдийг боловсруулах, их хурлаас дэвшүүлсэн зорилтоо үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх дэвшүүлэх ажлыг гардам зохион байгуулах үүрэгтэй ерөнхий нарийн бичгийн дараагаар Адягийн баяр магнайг нэгэн дуугаар томилсон түүхтэй. Уяачдын холбоог анх байгуулахад нь бол баяр магнай ах чинь нэг Батламалын ардлын газар гэж байсан шүү дээ. Тэрний улс төрийн хэлтсийн дарга байсан баха. Тэгээ үжсэн чинь би гарлаа гэж тэгдэг байхгүй. Тэгээ та одоо яана вэ гэсэн чинь уяачдын холбоо байгуулнаа. Тэтгэвртэй гарлаа. Тий, би одоо тэтгэвртэй гарлаа. Нэг өдөр над руу устдаад бас надтай уулзъя ирээ чиний ирээч. Ажил их байна. Бас нэг одоо яг туслах байх юм байна уу гэсэн байдлаар яхалаар. Тэгээ очсон тэр үйлдвэрчний соёлын төв ордны баруун хойд талд 2 давхартай нь 3 давхартай нь бүрлээгч Понцоголжирийн өрөөнд тэр хоёр сууж байсан. Уяачдын одоо анх дугаар их хурлыг оролдуулнаа. Ийм бэлтгэл ажил их байна. Хэдэн хүн аймагаас оруулах бай, яах вэ гэдэргээд нөгөө хоёр чирэл ингэн тэгнэ гэдэргээд тэгээ над тусдаа чи ингээр энэ бишиг цаасны юм дээр бас нэг жаахан туслаад ингэ тэгэл тэр чи урилга юм бичгээс эхлээл юм байна шүү дээ тийм. Түүх хэрэгтэй үед нь хүний бүтээн гаргана шийддэг шүү дээ. Яг тэрэн шиг Монголын хурдан морины сэргээн мандалтын үед Понцоголжир гэдэг хүн гарч ирээд хурдан мориныг хөгжүүлэх чаашд нь энэ холбоо нэгтгэн байгуулах асуудал дээр баяр магнайгаа гэдэг хүнтэй бас хоршиж өшөө нэг 5 хүний нэг штэ баяр магнайгаа болтой. Тэгээ тэн дээр бол баяр магнайгаа бол маш чухал гүйцэтгсэлтэй. Энэ хүн нөгөө өөрийн боловсрол мэдлэгийг ашиглаад Монголын морин спорт уяачдын холбоог үүсгэн бий байгуулах бүх бичиг цаасны ажлыг хийсэн байхгүй юу? Хуулийн дагуу яаж байх ёстой юм, мөрийн хөтөлбөр яаж бичих юм, эхний хурлыг яаж хийх юм, ирээдүйн чиг хандлагыг яаж тодорхойлох юм, анх үүсгэн байгуулсан гишүүд чинь бол
маш чухал юм юу хийсэн гэхээр бүсийн уралдааныг санаачилсан, утсын уралдаанаас гадна Баярмагнуугаа бол бүр юуны авторын шүү дээ. Их хурд уралдааны. Бүсийн уралдаа ямар өндөр хэмжээний зохион байгуулж байна. Аймгийн 100 жилүүд яаж зохион байгуул гэж байна. Ямар өндөр шагналтай, ямар зохион байгуулалттай. Энэний бүх их үүсвэрчил тэр үед тавигдсан байхгүй юу? Холбоо үүсгэн байгуулсан тэр бодлогын баримтчиг бол тэр хуульдаа яг цав нээцээд ингээд одоо тэр бэлэгдэл тэр бодлогын баримтчиг тэр дүрм журман боловсруулад хуулийнх нь хүрээнд бүртгүүлсэн. Монголын уяачдыг төр засаг болоод олон нийтийн өмнө төлөөлөх болоод эрх ашгийг хамгаалах албан ёсны байгууллага Монголын морин спорт уяачдын холбооны үйл ажиллагааг үндэсний хэмжээний болгох ажлыг тэд шууд эхлүүлсэн юм. Намарнал гэхэд Монгол улсын 21 аймаг 330 сумын ихэнх нь уяачдын холбооны салбараа орон нутагтаа байгуулж үйл ажиллагаа нь эхэлчихсэн байлаа. Тэр бүхэнд ерөнхий нарийн бичгийн дарга Дягийн Баярмагнай биечлэн оролцож өдөрт нь чиглүүлж ирсэн. Ингээд л Монголын морин спорт уяачдын холбооны хөх туг өргөн удам Монгол нутагтаа хиймэрлэн намирч эхэлсэн хагас жарны түүх бичигдэж эхэлсэн нь тэргүүлгөө. Хурдан морины уралдааныг зөвхөн тойруулга тойрсон биш, Улаанбаатар тойрсон биш, Төв аймгийн хүрээнд багтсан биш. Бүх Монгол улсыг хамарсан тийм жигдэрсэн бодлого, тэгш бодлого явуулах гэдэг тэр отрын боргорчийг миний хэлсүг тэр л юм байна. Тэгээ тийм бодлого явуулахад бол болцоо байна гэдэг нэг Баттамрыг санал тавьснаас хойш бодоод байхад нэг жилийн дотор бол надад нэлээд юмны дүр зураг гараад ирж байгаа. Тэгэл одоо энэ их хурд уралдаан, бүсийн уралдаан, уяачдын шагнал, хууль мөч одоо тэр энэ Монгол адууны шинжилэл тэр дотор харин уяаны дэг сургуулийн шинжил байхгүй бах энэ 7-8 зүйлийн юм чинь тэнд ягаад нэг улсад сонсгоод тэгэл тэр улсын дэмжилгээр л одоо Баттамөр хоёр санаачсан Бонцогөл зэрэг санаачлаа бид нар оролцоо та нар дэмжиж бүх уяачдын анхаарал сонирхол хүчин зүтгэл хөрөнгө санхүү юм тийшээ чиглэж байж энэ чинь ийм одоо хүчтэй холбоо нөлөөтэй газар үүсч бий болно л доо болсон л доо. Сартуулын цагаан аваа, дэлгэрийн тал, овь шанхрын хэц, арвайн тал, дуурсхийн хөндөй, тоглохын тал, алтан дарийн аваа, хэрлэнгийн дэнч, овь шанхрын хурд, тамирын хурд, утагтын хурд, алтайн хөлөг, хотгойлын хурд, орхны хөндөй, хар хором, харгантын дэнч. Энэ л бүх газар орон уралдаануудыг хөлөг мөрөнд дээдэлдэг Монгол хүн бүхэн мэднэ. Энэ л нэрсийг сонсохоор морин дуртай Монгол хүн бүрийн хиймөр дүрлзэж алс холын газраас ч алдуулмар шиг Монгол руугаа тэмцмээр санагддаг гэлцэн. Энэ бол Монголын морин спорт уяачдын холбоо хагас жарныхаа түүхэнд бүтээсэн бүсийн уралдаанууд болоод их хурд уралдаанууд. Энэ бүх уралдаанууд доктор Дягийн Баярмагнайн шим тоюунаас урган гарч хүсэл зорилгодоо үнэнч нөхөдтэйгэн хамтран хэрэгжүүлж хөвшүүлсэн оюуны бахархалт бүтээл. 95 онд хамгийн анхныхыг хийж байлаа. Тэрнээс өмнө бүсийн уралдаан хийж чинь баруун тай сар хайрханд хийж болно. Говьд эхлээд миний төсөөлж байснаар дундаа сайхан онд хийж болно. Сүмөнтэй миний төсөөлж байснаар түмэн цагтад хийж болно Сүхбаатарын. Хангахыг бол хишиг өндөрт хийж болно гэж. Газрын зураг дээр зурж үзэж байгаад нөхөдтэйг зөвлж ярьж байгаад сар хайрханд анхнаа хийсэн шүү дээ. Аймагтаа сумандаа уралдаг, зөвхөн аймагтаа очдог, хот руу хийж чаддаггүй суулж уруу татж байгаад бүстэй очдог болгоод. Бүсээсээ уусан. Бүсээсээ нөгөө их хурддаг. Тийм бай. Шатаар ингэж үндэстэй шинжлэх ухааны үндэстэй гэдэг юм уу ингэж хийж байж. Нарийн бод. Тийм. Бодлого шүү дээ энэ. Тийм байна. Энэ бодлогыг бол Монголын морин спорт хоёрын холбоо байгуулагдаагүй чинь ганц Баярмагнай хийхгүй шүү дээ. Тэгээ энэ олон түмэн одоо манай тэр үе одоо Бонцогөл зэрэг оюун дэлгэр манай Баттамөр үүсгэн санаачлагч Эрвиг тэрвиг хэрэг босч байж. Манай ивент итгэгчд байна. Монгол хангай сэргэлэн. Тэгвэл одоо манай сэргэлэн нарын бичгийн даргач үргэлжлүүлээд хийлээ. Одоо энэ юм шиг хэвшчлээ. Тогточлоо. Ингэж хэвшүүлэх тогтоох гэж 30 жилийн ч одоо бас үйлээ. Энэ бүгдийг чинь хууль гаргаад хуулиндаа зоогоор баталгаажуулаад авчих. Өнөөдөр Монголын хурдан морины уралдааны одоо хөгжлийн төв цэг нь бүсийн уралдаан болоод байна. Бүсийн уралдаануудаа зохион байгуулад эхэллээ.
Одоо олон жилийн хүсэл мөрөөдөл болсон нэг л том уралдаан бий. Тэрээр зөвхөн мөрөөдөө зогсохгүй. Монгол нутгийнхаа газар зүйн байрлал, түүхэн нутаг орон гээд олон хүчин зүйлийг харгалзан их хур дуралдааныхаа зохион байгуулах журам, хэдэн насны морь яаж уралдуулахаа хэдийнэ төлөвлөж, уран бүтээлийн хэлээр бол зохиол нь хэдийнэ бэлэн болчихсон байсан гэдэг. Анхны их хур дуралдаан тэдний төсөөлж байснаас ч өргөн дэлгэрүүлсэн нь эдвэ бахархан дурсах түүх болон үлджээ. Одоо тэр үе чинь борлуулхээр хийсэн ажил шүү. Энэ нөгөө хэлэхэд их хурд гэдэг наадам болоод одоо тэр хаа байсан хөдөө газар, хүн амтангүй газар тийм үү? Тэр олон хүн цуглчихдаг. Ийм одоо наадам хийж байсан анхан хийхдээ би тэд бол айж эмээж байсан юм ихвээ. Хэлбэрээс улсууд ч та яасан тэнийг хүн бэ? Одоо та нар тэр энэ хаанасаа яаж ирэх юм надулсууж байна. Тэр хаа байгаа тэр одоо хөдөө аваачаад баахан хүн цуглуулна гэдэг бүтэхгүй юм хийж байна. Юуны чинь тог цаглаа одоо тэр үе чинь мормал ачиж барьж байгаагүй тэр үеэс эхэлтэл ачиж барьсан. Одоо тэгээд тэр байдлаас харахад өнөөдрийн тэр өндөрлгөөс эргээ харахад бол бидний сэдсэн одоо санаачилсан зүйл бол нэгдүгээр их зөв юм байсан юм байна. Тийм ээ. Энийг бол нийт уяатмаа сайхан дэмжсэн юм байна. Тэнээс гадна залгамжиж авч байгаа залуучууд маань бол энийг улам сайхан хөгжүүлж, баяжуулж хачин сайхан болгосон юм байна. 30 жилийн өмнө харанхуй хөдөл дээр улс цуглуулчаад сууж явахад сэтгэл зовж байсан. Эхлээд 21 аймагаас морь цуглаж ирэх үгүй юу? 90 хойно болны сайн бол 300 морь мордон тэр чинь одоо Дасчиг генерал, Сондонжоос, Галаа хорндаа бид нар бүр тэгээд одоо ингээд Монгол бас өдөр мордуулчихноо. Гэхдээ 21 аймагаас холоос цуглаж ирээ. Тэгээд тэр чинь анх удаа тест хүнүг үед цуглаж байгаагүй, социализмын манжи үед цуглаж байгаа, манай үед цуглаж байгаагүй 21 аймгийн хордмор цуглах нэ гэдэг нийгмээр бүү шууган болоод тэр уяачтаас илүү үзэгчд гэж гэдэг. Улаанбаатар тэр чигээр 5,000 машин 20,000 хүн гэдэг багцаа тоо гаргаж ийсэн. Харгантай хөтлөөр ингээд игнэ цуглчихсан бөөгч улсыг хараад үндэж төгшиж байсан. Одоо дахиж 30 жил болсон уралдаан хөвшдсөн хууль дүрмтэй одоо ивент тэтгэгч болох гэдэг манай военлогч энэ үлийн өсгөөс үнэн шүү дээ. Тэгэхээр одоо военлог энэ 10 хэдэн жил фишн би гэж зургуулж шүү дээ. Орчин цагийн одоо уяаны юу гэх юм уу, уяач гэх юм уу, одоо үржүүлэгч гэх юм уу, тэр эдийг одоо ингээд төлөөлөөд яхад бол мэдээж яриг биднээс ингээд яг нэг хэдэн адуу ингээд үржүүлээл хурдан болох гэж ингээд бүтээгээл одоо биднээс хамгийн гол нь одоо хэний бүтээсэн ч гэдэг юм уу, тэр нэг олон уралдаан дээр уралдаж байгаагаа биднээс заримдаа ойлгохгүй юу шүү дээ. Одоо тэнд нэг бүсийн наадам болж ийн гэвэл очиж уралдаал тэрийг ойлгохгүй. Энэ байшил юм шиг. Тий, ерөөсөө одоо их хурд боллоо гэхэд их хурд дараа одоо байж л байгаа. 3 жилийн дараа биднээс уралдандаа ч гэдэг юм уу. Тэгээ тэрийг одоо үүсгэн байгуулсан хүн хин гэдгийг биднээс өөрсдөө бараг мэдхгүйгээр их маш олон жил уралдаад явцсан байгаа байхгүй. Ерөөсөө л одоо эрт дээр байсан юм шиг. Яагаад би 13 жил 14 жил холбооны нарийн бичгийн дарга хийгээ суугаад байгаа гэж. Тэг чи нэг сэдсэн, сансан, эхэлсэн юмнуудаа хөвшүүлэх, хэрэгжүүлсэн дараагаар хэвшүүлэх, хэвшүүлсэн дараагаар баталгаажуулах, хуулийн дэд чигээд авахлаар баталгаатай болж байгаа юм байхгүй. Тэрбээр Галуудрахын Бунцэг Балжир, Уланбаярын Буян Дэлгэр, Таштанбэрлийн Батэрднэгээд 3 ерөнхийлөгчтэй 20 шахам жил Монголын морин спорт уяачны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж энэ их үйл хэргийг биечлэн удирдах гардан зохион байгуулж иржээ. Уяачны холбооны дараагийн ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга ажлын албаныхан ч аливаа томоохон шийдвэр гаргахдаа Магна ахын хаан үгийг заавал сонсон. Тэглээгээ тэр зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг залуус дүү нартаа тулгахгүй. Харин ч залуусын хаан урмыг байнга тэтгэж нөмөр нөөлгөн болж явдаг. Баярмагногоо бол яахын аргагүй энэ холбоог анх үүссэн цагаас нь эхсүүлээд ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол айлаар бол айлын одоо
ард тал галтгоо хариуцсан одоо ийм дарга. Тэгэхээр энэ айлын анхны л одоо бичиг баримтыг одоо бүрдүүлэх, анхны гишүүдийг илсүүлэх, орон нутагт энэ холбоогоо зөв зүйтэй талаас нь ойлгуулах тал дээр бол маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан. Энэ Монголын морины одоо уралдааны энэ салбарт энэ хөгжилд бол тодорхой хувь нэмэр оруулсан энэ салбарын хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэгдэх ёстой ийм одоо ахмад уяач хөө. Энэ бүх бодлогыг хийж хэрэгжүүлэхэд манай энэ холбоо, манай холбооны санаачлагчид Хуайлбал Баярмагнууга хичээл зүтгэл гаргаж бас одоо их шинжлэх ухаанч байдлаар энэ одоо нийгэмд бий болж байгаа шин уур амьсгалуудыг бас түүнд бодолцож, оруулаж, ингэж одоо шийдвэрийг гаргаж яасан ийм хүн байна. Энэ хурдан морины уралдааны дүрм журам түүх, хурдан морины одоо 93 наадмын энэ оруулах энэ одоо хууль, за цаашлах юм бол одоо зөвхөн төв алах төдийгүй 21 аймгийнхаа уяачдыг энд яаж хамруулах ёстой юм. За ингээд цол зэрэгэм тийм ээ. Энэ бүх юмуудыг санаачилж, энэ бүхнүүдийн дүрм журманд нь оруулж, хуулинд нь оруулж өнөөдрийг хүртэл бидний өнгөг төшиг болж одоо ялангуяа миний байсан одоо 4 жилийн хугацаанд бол бидэнд одоо үнэтэй зөвлөгөө өгч ингэж одоо явж ирсэн. Баярмагнууга маань бол одоо Монголынхоо морины одоо энэ их соёл энэ юмд бол одоо өөрийн бол хэмжээшгүй их хувь нэмрийг оруулж байгаа ийм хүн гэж би бол дотроо бодож явдаг. Баяр наадмын тухай шинжилсэн найруулга гэдэг хамт хуулийн төсөлтөөр явууллаа. Тэгээд Магна ахтайгаа тэр их хурлын гишүү, сайд дарга нартай байд юм уу, бусад төрийн бос байгууллагуудтай хуулийн төсөлтөөр ингээд ажиллаад хамтраад явж хахад тэр хүний уншсан, мэддэг энэ тэр боловсролыг бол би бол үнэхээр шүтсэн. Тэгээд би бол нүүр бардам бас тэр чинь нөгөө оруулсан саналууд, унан тэр чинь янз бүрийн асуудлууд зөндөө болно шүү дээ тийм ээ. Тэр болгон дээр Магна ахмад бүгдийг татаж ингээл авч гараал. Өөрөөр хэлбэл энэ Монголын уяачдыг бас л ингээд цээжээр хамгаалаад тэр үндэсний баяр наадмын тухай нэмэлт өөрчлөлтөөр бол ингээл ажиллаж ирсэн байна. Тэгэхээр бол би одоо Магна ахын байгуулсан гавьяа анхных нь бүгд одоо хүртэл ингээл Магна ахаал гэж бид нар явж байна. Заавар зөвлөмж одоо хүртэл аваал байж байна. Монголын морин спорт, морины уралдаан гэдэг одоо энэ уламжлалт уралдааныг бол Монголын орчин үеийн түвшинд яаж одоо хууль зүйн талаас, мөн соёлын талаас, ёс зүйн талаас, оюун санааны талаас яаж одоо хөгжүүлэх талаас ихсүүл хийсэн хүн юм байнамаа. За манай Баярмагнаа ах бол одоо үнэхээр үнэн морины одоо зүтгэлтэй хүн шүү дээ. Миний мэдхийн, миний хурдан морь унжих үеийн Баярмагнаа гэдэг хүнийг би мэднэ. Миний аав ээж, миний дээдлийн 3 ах байна. Тэр 3-ыг бүгдийг мэднэ. Тэгэл одоо морины төлөө одоо морь яах ёстой, морь ямар учиртай юм, одоо энэ яармгийн дэнч дээр ямар гоо морьд уралдаж хэдэн тооны морьд уралж энэ хүн мэдхгүй л хэн мэдгүй ийм хүн юм байгаа. Тэгээ мэдсэний олон түмэнтэй хуваалцаж. Тэгээ энийг бол ганцаараа биш. Түмэн олонтойгоо хуваалцаж. Эний талаар ярьдаг, хөөрдөг, бичдэг ийм мундаг зүтгэлтэн ийм сайхан хүн юм байгаамаа. Үндэсний баяр наадмын тухай хуультай болж 93 наадмаа нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёлын байгууллага ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бие тус өвд бүртгүүлэх түүхэн үйл явдлууд энэ он жилүүдэд тохиосон. Тэгвэл энэ бүхний үндэслэл, судалгаа, баримт нотлогоонуудыг Баярмагнаа доктор гардан боловсруулсан нь түүний амьдралын бас нэгэн бахархалт түүх. Энэ үндэсний хөв соёл чи өөрөө нөгөө уламжил зан заншлаараа зохицуулах боломжгүй байгаа учраас энийг нөгөө хууль эрх зүйн орчинд зохицуулах энэ нийгмийн шаардлага нь бий болсон. Энийг хэн үлгэдэж анх барьж авсан бэ гэхээр үндэсний их баяр наадмын тухай хуулийг тухайн үеийн удирдлага одоогийн энэ Адиагийн Баярмагнаа мал энэ үндэсний их баяр наадмын тухай хуулийг үлгэдэж бичвэрийн бичгэд бол гол оюун санааных нь бол түүчэн энэ хүн байсан. ЮНЕСКОд бүртгүүлсэн 93 наадмаа гэж. Тэгтээ зэрэг ерөөсөө энэ архивын ингээд бус тимийн ингээд бид нэр түүхэн ном зохиол энэ 30 жилийн холбоотой их бичвэрүүд гаргахын тулд өмнөх ингээд архивын баримтгчиг ухангууд ерөөсөө л энэ Адиагийн Баярмагнаа. Өмнөх үеийнхний өвлүүлж үлдээсэн баялаг өв, эдний үеийнхний өргөн мэдлэг, тууштай бодлогын үрээр 90-ад оноос хойш Монголын үндэсний өв соёл уламжлал урд хожид байгаагүйгээр сэргэн мандсан билээ. Харин 21-р зуунд
хөгжлийн хурд ирч хүчээ авсан энэ цаг үед бид энэ бүхнээ яаж хадгалж ирээдүйн хойчийнханд залгуулах вэ? Өөрийнхөө соёлыг яг жинхэнэ язгуурч чанараар нь аваад явахын зэрэгцээ өрсөлдөх чанарыг бий болгохгүй бол бүтэхгүй юм байна. Өрсөлдөх чанар гэдэг бол юу гэхтэй зэрэг үндсэндээ хэдэн хүн баясчих биш олон хүн баясах. Зөвхөн үндэстэн өөрөө баясахаас гадна өөр үндэстэн манай соёлоор баясах тухай асуудал байгаа байхгүй. Манай соёлоор баясахын тулд чинь бид нар Африкт одоо юу гэдгийг Монгол язгуур урлаг одоо яг иймээгээд нэхий дээлтэй ширэн цартай хууртай очиж хуурдаад бүтгээ болчихж байгаа байхгүй. Одоо болвол бүр магадгүй уртын дуугийн чинь симфони оркестртэй ч юм уу дуулах хэмжээнд очих нь шүү дээ. Тэгжээж дэлхий уртын дуу гэдэг чинь ийм гайхамшигтай юм. Тэрнтэй ялгаа байхгүй манай энэ 93 наадмын соёл бол өөрөө яг ийм маягаар хөгжих хандлага руу орохоос өөр ямар ч арга зам байгаагүй. Өв соёлыг чинь хуучин чигээр нь байлгаад бол мөхчин. Тэгтээ яг тэр хэлбэрээр нь гэдэг мөхчин. Хатчин, арилчин. Орчин үеийнхээ хөгжилд нийгмийн хөгжил зохицуулж авчихна. Дээрээс. Одоо чи хамгийн наадмын жишээ хэлье л дээ. Галсрын магтаал гэдэг Афган жимбулын зохиосон одоо хуурддаг юм би. Тэрээс өвхөр морин хууртай хүн Афган жимбулгаа исаар тэр школ бол ингэж байх хэрэгтэй юм биш. Тэр чинь Нисвансын амгаа антер одоо хипхопоор үгэлж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө соёлын шинж орчин үеийн нөхцөл зохицуулаад хадгалаад морин хууртай ингэж байх юм тэр чинь цөөхөн санарх. Хипхопоор үглээд ирэх чинь залуу хүн болгонд тийш явж. Тэгин. Энэ мэтэр ингээд соёл уламжлалаа хадгалахын тулд орчин үеийн нөхцөл загварлаж хөгжүүл явчих хэрэгтэй байхгүй. Баяр магнахаа хаан одоо эхлүүлсэн энэ холбоонд илсээд одоо Малтагаан одоо холбогдоод бас сайхан байна. Одоо бид хэд Монгол уламжлал гэхээр одоо нөгөө хадгалаад ингээд хуучруулаад байлгаад байх уу, орчин цагтаагаа нийлээд одоо хөгжөөд дэвшээд явах уу гэдэг чинь бас бодууштай асуудал л да. Цагаан дээвэргүй ч юм уу, эсвэл модон хаалгагүй байлаа, шилэн тоонгүй байлаа одоо ингээд бас цаг үетэйг нийлүүлээд хөгжих ёстой л да. Би бол гэж л үзэл одоо Монгол гэрийнхэн хөгжилд металл тавуулгаад барилгын технологиор шилжүүлээд бас өлөвлөхийн гэрчлэгээ гардаг болгоод ингээд явж л байна л да. Миний харсан юм болохоор монголчууд ер нь гэртээ байх дуртай юм байна. Гол нь нөө сонголт байхгүй монгол гэр маань бас нэг хавар намар заавал нэг буулгал суулгаал, зузаалал, нинглээл, салхисгээл, тэрвэлзээл. Тэр хүнийг шийдчих юм бол хөгжүүлэлтгүй залуучууд монгол гэртээ дуртай юм. Монгол гэр маш гоё. Насвал тоо хэмээн сүүлийн үед хөнгөн хошигнол байдлаар ярьж бичих боллоо. Бас биологийн нас, сэтгэлгээний нас хоёр өөр юм гэж ярих нь ч байна. Түүхийн ухааны доктор Баяр Магна гэдэг энэ эрхэм буурал нас сүүдэр 80 гарсан ч сэтгэлгээний өргөн сар хүрээн зөвхөн хурдан морины уралдааны хөгжил төдийгүй түүхийн шин хандлага, улс орны хөгжлийн тухай үзэл баримтлал гээд олон талаараа залуус дүүнерт сургамжтай, сармингүр санаа авууштай, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн Сэхэтэн гэдэг нь түүний ярианаас мэдэгдэж байгаа биз. Аливаа үндэстний язгуур өв соёлоос орчин үетэйгэн хөл нийлүүлэн хөгжүүлж чадсан л ам бүхтэй уламжлагдсан үлддэг. Соёлын авьяас зүтгэлтэн түүхийн ухааны доктор Адягийн Баяр Магна. Нэлээд хэдэн жилийн өмнө бас тогтсон таалал гэдэг нэг үг олж үзсэн юм. Түүхийг хэлдэг юм байна. Түүхийн тогтсон таалал гэж. Энийг ухаантай үг юм л да. Цаг үе болгон өөрийнхөө тогтсон тааллаар түүхээ бүтээд бичдэг. Хоёрдугаар зуунд манай тогтсон таалал бол Ахмрын бичсэн тэрл түүх байсан. Тэгэхээр 21-р зуун гараад яг 90 оноос хойш бол ингээд манай түүх бол өөрчлөгдлөө биш үү? Жинхэнэ өөрснөө бичих хэллээ. Ангела Меркелийн хэлсэн үгүй. Нэгдүгээр тэдэнд дэд үтсээс холоо цөл говьд байдаг. За тэрнийг одоо давд туулж болё гэхэд хөршин зөвшөөрдөг гэж. Тэгэхээр одоо манайтай хамтарч ажиллахын тулд манай хөрштэй ажиллах хэрэгтэй л. Энэ давхар одоо давхар сагирганд байна шүү дээ нэг давхар өсөлтгчээр энэ сэтгэл зүйн бэрхшээлээр
эсвэл гарандаа нэг бид өөрснөө нэг учрыг олж нийгэм гэгээлч үж хувийн өмчгүй байсан улс одоо бид хувийн өмчтэй болж эхэлж байна. Энэ үед хүн чинь өмчгүй байсан хүн өмчтэй болоод ирэхээр сэтгэл зүйд нь зан суртахуунд нь ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг л одоо энэ 30 жил бид тооцож чадаагүй. Одоо төр өмчгүй учраас хүчгүйдээд байна. Тэгээд одоо төр энэ баахан том компаниудаа төрж буцааж ав. Орд газрууд төрж буцааж авна тэргээд ийм сэтгэл зүй давгуулээд шүү дээ. Эн чинь одоо буруу тийшээ л яваад байгаа юм гэж би бол одоо ухаардаг. Жишээ нь одоо Тэтчер гэдэг хүн хэлсэн байд юм аа. Төрийн өмч гэж ирнэ байхгүй. Төрийн өмч гэдэг чинь төрийн зүтгэлтнүүдээ л дээ. Төрийн албан хаагчдын төрийн эрх мэдэлтүүдээ л өмч болчдөг юм гэж. Энэ уул уурхайн баялагч одоо ухаад баялаг болгоод ашиглахлаар бас нэлээ юм Монгол улсын хараманд орж иж явах шиг байгаамаа. Тэрнийг сайхан зөв хойрлцох юм бол зөв хойрлно гэж ямар хойрыг хэлбэл тэгш хойрлохыг хэлэхгүй. Тэр баялагийг бүтээхэд шороо байгаа шүү дээ. Шороог чинь боловсруулж баялаг болгоно. Тэрний шороог баялаг болгоход хэн ямар нэмэр болов? Би ийм хумсан шинэ нэмэр болов? Чи ийм алд дэлм хоёр нэмэр тэр хэмжээгээр л бүртгэх хэрэгтэй. Шударгаар байна. Баялагын тэгш хойрол гэж байж ерөөсөө болохгүй. Орчин цагийн хүмүүс болвол илүү технологийн мэдрэмжтэй сэхэтнүүд хэрэгтэй юм шиг байна. Одоо бол цайн дээр сүү хийчээд самраагүй л байгаад байна л да. Тэгэл самрах хэрэгтэй. Эсвэл хөхөөрлөө саам хийчээд бүлэхгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр гашилчаад байгаа байхгүй юу? Хариг эсэхгүй. Тэгэхээр одоо бүлэх хэрэгтэй. Тэгэхээр дээрээс орсон саам гэдэг маань орчин цагийн хөөхтүүд. Дор нь байгаа хөрөнгө гэдэг чинь одоо манай үеийнхэн. Тэгэхээр энэ цаг хугацааны одоо төвшөнд сүлэлдэж холилдож байж жинхэнэ хайрыг бий болно. Сайхан хайрыг бий бол. Тэгэхээр энэ хугацааг бол манай дараачийн үе хүлээхээс өөр арга алга. Тэгэхдээ богиносхын тулд одоогийн энэ залуу үеийнхэн бидний үеийнхнийг зөв ашиглах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ер нь бол 80 нас гэдэг бол яг тийм одоо хүнээсээ шалтгаалдаг одоо потенциалтай хүн бол улс удирдах хэмжээний тийм байж болох нас байдгийн байна гэдгийг бол Баяр Магнагаас бол одоо шууд ажиглагдчихсэн л да. Тэгээд ер нь одоо орчин үед ч гэсэн энэ одоо том улс төрийн зүтгэлтэнгүүд энэ төр дэрэгдээ тийм мундаг одоо хуучны луугар одоо тийм гэхдээ маневр ихтэй тийм үнээр зөвлөх хийлгүүл бас их тийм сонсохоор маш их тийм түүх ч юм уу. Одоо гэхдээ яг нэг хуучны үзэл бодлороо байгаад байвал бас биднээс хэцүү. Манууч болохоор нас 80 хүрсэн мөртлөө өшөө бүр доошоо одоо нэг жинзээ үе гэж ярьдаг. Жинзээхэнтэй тэрнтэй ч одоо харьцаж чадхаар цаал ажиглагдсан байна. Сүүлийн 30 жилд хурдан морины уралдаан ийхүү өргөн дэлгэр хөгжсөн тухай бид ярьж байна. Тэгвэл үндэснийхээ энэ их өв соёлын мөн чанарыг бүрэн гүйцэд таньж чадаагүйгээс, гүн гүнзгий судлаагүйгээс нийгмийн тодорхой хэсэгт буруу ташаа ойлголт төрүүлэх, шийдвэр гаргах төвшөндөж үндэсний соёлын дархлааг алдагдуулах бодлогын алдаа гарч болзошгүй зэрэг шин сорилтууд тулгарч байна. Бид 1971 онд тухайн телекино үйлдвэрлэлтээсэн Монголын үнэн баримтат кинонд Монгол Ардын намын баяраар буюу 1971 оны 3 дугаар сарын 1-нд болсон хаврын уралдааныг үзүүлсэн баримтыг харж байна. Түүний дээдсийн нутаг Доргийн цохион дээрч түүнээс өмнөх баримт бий. Хурдан мөр унах нь Монгол хүүхдийн баясгалан төлөмөр билээ. Доктор Адягийн Баяр Магна. Нөгөө хүүхдийн эрхийн хамгаалагч их хурлын гишүүн Баасан жаргал энэ чинь нэг хаврын уралдаан бол нэг 10 хэдх юм уу 10 дахь жилийн юм байна. Энэ олон жил биш гэдэг байгаа шүү дээ. Тэр одоо архив баримт ирээд байгаа. Тэгэхээр 10 хэдэн жилийн өмнө тэрний сайшин байхгүй байна гэдэг. Тэгвэл хавар морь уралдаж байсны миний бодлоор бол одоо
наад захын 50 гаруй жилийн чинэнд бичээтэй байгаа үедээ тэр Дашвилийн хайр халзан гээд энд захаан дээр мор уралдаад төрүүлсэн морныхаа нэрийг энэ захаан дээр бичдэг болсноос хойш 50 гаруй жил болж байгаа. Миний мэд дуулснаар бол 1918 онд манай ажаа гэдэг хүн миний өвгөцөг Данживха гэдэг хүний холгор улаан гэдэг морийг онод энд төрүүлж байсан гэж. Цагаан сарын шинийн 3-наар энд уралддаг бүр уламжлалтай. Намайг дөнгөж мэдээ орж байгаад манайхаа энгүнтэй авчиад өвлөж яхад манай хоёр том гिचээ энд морь унаад хоёулаа уралдаад энэ жил 1-2 ирээд. Тэгээд ажаа их додгор мундаг л байсан чинь хойдон жил уралдсан хамгийн сүүл орсон гэж байгаа. За Ларсенгийн номонд бол одоо 1910-аад оны юм шүү дээ. Морь уралдаад тэнд 2-3 хоногийн өмнө тэр цагаан сарын уралдаанд төрүүлсэн морь өнөөдөр энд ирж уралдаад нөгөө морь гарахад ажчихсан байгаа юм. Тэгээд морь гараад явж байсан товцогдоод байсан хөөгээ хашгираад гараа өргөлөө. Тэгээд нөө явж байсан морь зогссон чинь тэндээс 2-3 хоногийн өмнө тэнд төрүүлсэн морь ирд нийлээд тэгээд цаашаа явж эргэж урлаа тэр нь бас төрүүлсэн. Ларсенгийн номонд байна. Манай эмээгийн ярианд байна. Энэ дээр бичээтэй байна. Ингээл 50-100 жилийн өмнө цагаан сараар Монголд морь уралж байсан байхгүй юу? Хүүхэд дээр хурдны морь унуулах төвчгөө хөдөлмөр биш. Биш. Миний хувьд хүүхдийн баясгалан хөдөлмөр. Монгол хүүхдийн дээ. Монгол хүүхдийн баясгалан хөдөлмөр. Монголын хүүхдээ морин унаа хурдны морь унаа гэсэн тэр дур сонирхол тэр эрмэлзлийг хааж богдуулах эрх хэнд ч байхгүй. Хүүхэд унахгүй бол яг Монгол хурдан морины соёл гэдэг юм яг утга учирг болж шүү. Яагаад гэвэл тэр хүүхэд уннаа гэдэг чинь хүмүүст тэр бахархал баясгалыг бадраадаг гэдэг байхгүй юу? Бадраад. Галт цогтой хүүхэд өсөж одоо тэр хүүхдийн тэр ухаан, тэр хүүхдийн одоо юу гэдэг чим генэн, цагаан одоо тэр морь уралж явах чинь хөгийн юм болдог үед одоо хүүхдүүдийн чинь тэр ухаан санаа зарим хортой хүүхдүүд ч одоо морины араар нь одоо яаж явах зарим нь тариа тарьдаг ч гэнэ юу ч гэнэ одоо эдгээр чинь бүгд одоо эерэг болоод сөрөг соёлын үзүүлэлтэд байна. Тэр хүүхдийг Английн хатан хаан харах хэрэгтэй байхгүй. Энэ монголчуудын одоо нэг том бахархал. Энэ монгол хүн гэж харах. Тий. Английн одоо хаан уучлаарай одоо хатнаас орсон. Хаан харах. Америкийн ерөнхийлөгч хүүхд уралдахыг харах. Тэгэхээр бид нар бол тэр аюулгүй байдал талаас онцгой анхаарна. Дахиад нөгөө миний ярьдаг дундын хэмжээ стандартыг барих хэрэгтэй. Тэгэхдээ 80 онд бол тухайн үеийн Монголын сэхэтнүүдийн дотор бол морь судлаач Баяр Магна гэл залуу хунаараа орцсон байсан байна. Нөгөө морь судлалын ажил чинь насан туршид нь явсаар хагаад нэг насны мэрэгжил болоод тэтгэврт гарахгүй өнөөдрийг хүртсэн байна. Нөгөө морин спорт уяачтай холбооны чинь үндэслэгч морин спорт уяачтын нэг бүтэн үеийг хүмүүжүүлээд өгчлөө. Энэ Монгол энэ ард түмэнд энэ иргэншил соёлын одоо үндэсний өвийн асар том бүтээл бэлдээд өгсөн байна шүү дээ. Баяр Магна доктор бол Монголын шагын харвааны нэртэй зүтгэлтэн. Анайл нууцаар шахуу харваж наадаж байсан үндэсний энэ хөв соёлыг шин цагтай залгуулсан зүтгэлтэн. Монгол шагын харвааг орчин үеийн үндэсний спортын зэрэг түргэх хөгжлийн бодлогын Монголын шагын харвааны холбооны анхны ерөнхийлөгч Адягийн Баяр Магна тодорхойлжээ. Ер нь энэ шагын харвааг бараг мартагдж байхад нь хөдөөний улс шагын харвах зав муутай одоо хөдөө сайн харваат нар би байсан. За 91-2 оны үед улсын аварга наадмаар шалгаруулахад улс дургүй ши. Наадам үзээ тэгээ дараа нь бол өөр тэгэхээр тэгсэн сүүлдээ чи ингээд 2000-аад оноос нөгөө спортын мастер, эд мастерын зэрэгцээг нь улсын мэрэгэн, харьцгүй мэрэгэн, үлэм дархан мэрэгэн, даяар дуурс мэрэгэн тэр цол олгоод тэрний спортын цол зэрэг нэгсэн гэл дөрөө. Тэгээд наадам програмд нөгөө жил болгон наадам програмд оруулаад явуулаад улсын тэрэндээ дасаад сураад сүүлдээ наадмаараа харагддаг.
ийм л болсон юм да. Одоо яг тэгээд шагаа шиг их дэлгэрч байгаа манай Монголын үндэсний спорт өөр байхгүй шүү дээ. Усандын хусуур сойд зүүсэн 200 гаруй мянган уяачийг эгнээндээ нэгтгэж Монгол улсынхаа 21 аймаг нийслэл, дүүрэг, сум бүхэн салбартай үндэсний хэмжээнд бодлогоо хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулдаг Монголын морин спорт уяачны холбоо хагас жарныхаа түүхэн ойг тэмдэглэж байна. Тэртээ 1998 онд Орхон мөрний уудам хөндийд алтан тоос нь хадсан Монголын шигшмэл хурдан мордын их хур дуралдаан 10 дахь удаагаан зохиогдож байна. Тэр үед энэ наадмыг үзэж байсан үзэгчид, төрж байсан хүүхдүүд улсын өндөр султай уяачд болжээ. Их хурд наадам эд дундаа. Юунэм хата 30 жилийн ном баярын минь төргий. За баярлалаа. За 30 жилийн өмнө та чинь анх энэ холбоог үүсгэн байгуулад та дотрын мор гэртээ үүсгэжсэн холбоо одоо хөгжөөд том болоод хүнээр үл 90 цент хүрээд 30 жил болжээ манайхаа. За баяр ямар санагдав танд? За 30 жил гэдэг дороо өнгөрсөн байна. 30 жилийн өмнө би 51 настай байлаа. Энэ нийгмийн байгуул өөрчлөлт бүхэн саргиж байгаа энэ цагт миний чадах юм ер нь юу вэ? Чаддгаар л шүү дээ, мэддгэрэл. Энэ холбоо байгуулад Монгол улсын хэмжээний бодлого явуулж боловсруулж хэрэгжүүлж болмоор санагдаад. Тэгээд ер нь зарагтай ажиллаа өгөөл тэгээд тэтгэвч гарсан. За тэгээд үндсэндээ энэ холбоо байгуулаад тэр улсын хэмжээний бодлогыг би явуулж чадсан. Бидний хийж байсан ажил үйлс маань зөв байжээ. Тийм ээ. Энд оруулсан би бол энэ асуудал өдий зэрэгтэй болоход орсон гавьяа болвол 20 жилийн уяатын холбооны одоо юуг нарийн бичгийн дарга хийсэн Ажаагийн баяр магна гэдэг эрдэмтэнтэй бол яагаад салшгүй холбоотой. Энэ үнд бол би одоо бас талархаж явдаг. Хүүхэд ахуй наснаас бас хурдан морийг ингээ хараад өв соёлоороо бахархах залуучууд бидний хувьд бол одоо үндэсний дархлаа болсон бас нэг томоохон хэсэг шүү дээ. Тэгээд залуучууд харьцангуй сүүлийн үед харж байхад 93 наадам баяр наадмаараа бас нэг хурдан морио хараад баясаад гадна дотноос зочин гिचнээ ураад хамтдаа наадаад ингээд байх нь бас нэг талдаа сайхан юм. Бус нутгийн хөгжилд бас хурдан морины уяачтын бас оруулж хувь нэмэр их байна гэж харж байгаа. Сүүлийн үед харахад бол зөвхөн Сүхбаатар гэлтгүү баруун зүүн гэдэг ялгархгүй тий аль талдаа бүгд уяа солгоод тааруулаад малаа эдийн засгийн эргэлтэнд оруулаад уяачийн айлын бас нэг амжиргаа дийлсэн бай одоо харагдаж байна. Одоо дэлхийдээ өрсөлдсөнгүй олон улсын уралдаанд орохгүй шүү дээ. Уртын дууч. Орохгүй шүү дээ. А гэтэл Ариун Баатар амар төсөдөр бол олон улсын уралдаанд ороод ингээд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоцрогдсон уралдаан үгүй. Энэ байгаагаараа дэлхийд хосгүй гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Хинтэй ч өрсөлдөх боломж байхгүй. Хинч Монгол морины уралдаан уртын дуутай ямар ч үндэстэн өөр үндэстэн өрсөлдөх боломж байхгүй болчихж байгаа байхгүй. Боломж байхгүй учраас дэлхий дээр цорын ганц дэг сургууль дэлхий шимтэн одоо харах үлгэрлэн харах ийм хоёр том уул болж байгаа байхгүй. Энд одоо шинжлэх ухааны талаас үнэхээр их үйл бүтээж байгаа баяр магнадаа бол би одоо энэ соёлын талаар санаа зовдөг хүний хувьд бол их талархаж явдаг хүн дээ. Эрт нэгэн цагт Монголын эрдэм төтгөс Хардил Жанжинбэс Пүрвжүүн ноёнтон өөрийн болоод эрдэмт уяачиж шинжээчдийнхээ хамтаар зохицлоосон номин зэнхэр замдан хүрэн норов хүрэн хонгор зээрд элбэг хээр идэр хээр тэргүүтэй гал шар удмын хурдан хөлөг мордийнхоо ганцаг сугарам гайхам хурдыг шүрмсэн чулууд домн дээрээ багтан хард суусан нь түүхэнд мөнхлөгдөн үлджээ. Тэгвэл тэрл их хүний түүхийг энэ цагт тодруулж түүний цогцлоосон гал шар удмын хурдан адуугаар хамаг Монгол даяараа цэнгэн наадах түүхэн боломжийг үрдүүлэх энэ их үйл хэргийг сэдэж хэрэгжүүлж хэвшүүлсэн Монголын морин спорт уяачны холбоог үүсгэн байгуулагчдын нэг
Энэ холбооны анхны ерөнхий нарийн бичгийн дарга Адягийн Баярмагна түүний нөхөд болох сайхан буурлууд маань чухмал хардал бэслуга Баярын магнаа тэнэгэр суугааг харах нь энэ цагийн бидний эрхэм бахархал юм а. Магна бит хоёр бол хоёулаа нүүр бардан сэтгэл дүүрэн одоо инээмсэгэл тодорсон сайхалгаж байна. Бид хэдийн хийж бүтээж байсан ажил, бид хэдийн санаачилж одоо тэр үе чинь бордурхээр хийсэн ажил шүү. Энэ үг ойлгоход их хурд гэдэг наадам болоод. Эрхэм үзэгч та бүхэндээ Монголын морин спорт уяачны холбоог үүсгэн байгуулагчдын нэг тус холбооны анхны ерөнхий нарийн бичгийн дарга Монголын хурдан морины уралдааны өнөөгийн хөгжлийн бодлогын түүч 21-р зууны чиг хандлагын үндсийн тавьж үрийн суулгасан морьтой Монгол сэхэтэн хурдан морь судлаач түүхийн ухааны доктор соёлын гавьяа зүтгэлтэн нэрт сэтгүүлч Адягийн Баярмагнаан морьтны их асрын хоймор заларсан бахархал түүхийг суурлаар хүргэлээ.